Сайн байцгаана уу та бүхэнд сонины 7 хоногийн тоймоо хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн тоймыг сэтгүүлч Бат сайхан Бям хажид нар хамтран хүргэнэ. За ингээд өнгөрч байгаа 7 хоногт бас маш олон сонирхолтой олонний анхаарлыг татсан үйл явдууд боллоо. Тэгээ энэ талаар тийм тий одоо өнгөрсөн 7 хоногт Төв талбайд хоолны фестивал зохион байгуулсан. Энэ фестивал маш сонирхолтой ч юм уу тий бас маш олон асуудалтай боллоо шүү дээ тий. Тийм энэ хоолны фестивалыг бол одоо бас сансныг бодоход маш олон хүмүүс үйлчилж байгаа харагдсан. Мөн дээрээс нь нөгөө олон улсад бас янз бүрийн сонирхолтой хэлбэрээр ч гэсэн зохион байгуулагддаг юм байлээ. Мөн улс төрийн үйл явдлуудыг тас оруулжсэн шүү дээ тий. Энэ 7 хоногийн улс төрийн одоо хамгийн онцлог үйл явдлууд бас юу байсан бэ? За энэ 7 хоногийн даваа гарагт ардчилсан нам ерөнхийдөө төрсөн өдрөө тэмдэглэсэн. Үндэсний бодлогын хороогоо хуралдуулсан, их хурлаа хийсэн. За энэ бүх гишүүдийнхаа их хурлаар бол хэд хэдэн асуудлыг шийдвэрлсэн байгаа. Тухайлбал ардчилсан нам гинсэкэж инхэлсэн. За мөн одоо ардчилсан намд одоо нэгдэх хүсэлтэд илэрхийлээд байсан шинэ намыг одоо намдаа нийтэх асуудлыг хэлсэн шийдвэрлсэн байгаа. Ерөнхийдөө энэ хаврын улс төр нэлээд одоо халах шинжтэй байна. За төгрөг нуурын ордыг одоо гадаадын одоо гадагшаа зарсан байх магадлалтай баримтуудыг бол засгийн газраас бас дэлгэсэн байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө энэ баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэхийн явц бол энэ хаврын улс төрийн бол онцлог одоо шийдвэр байх нэ. Гарагийн дугаартаа одоо чиний хувьд одоо хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг хөндөж сурвалжсан байгаа шүү дээ тий. Хүүхэд бол одоо хоол тэжээлээр одоо бүрэн хангагдаж өсөх тийм эрхтэй үндсэн хуульдаа бас тэгж заасан байдаг тий. Энэ одоо сурвалжлагаараа ямар асуудлыг хөндөв? За ер нь бол одоо сүүлийн үеүүдэд хүүхдүүдийн хоолны шим тэжээлийн асуудал маш их ингээ яригдах болсон. Хүүхдүүд бага насны хүүхдүүдийн дундаа ер нь бол шим тэжээлтэй хоолоор ингээ бүрэн тэр болгоо ингээ хангагдаж чадахгүй байгаа. Үүнээс үүдээд одоо хүүхдүүдийн эрүүл мэндэд маш юм том эрсдлүүд учирж байгаа. Тэгээд эрүүл мэндийн яам болон нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтран хийсэн энэ хүн амын хоол тэжээлийн байдал гээд үндэсний 4-р судалгааны үр дүнгээр ер нь бол 5 хүртэлх насны нийт хүүхдүүдийн 8.4% нь одоо өсөлт нь хоцрогдолтой, 1.5% нь тураалтай, 11.3% нь илүүдэлжинтэй энэ гэдэг ийм нэлийн ийм хэцүү муу статистикууд ер нь бол гарсан байна тий. Тэгээд түүнчлээ 2 хүртэлх хүүхдүүдийн дунд бас цус багадалт ихтэй байна гэсэн ийм судалгаа гарсан байгаа. Мөн манай сан даваа гарагийн дугаартаа одоо уламжлалт ёсоор амьдралын тойрог болонгаа хүргэсэн. Энэ удаагийн амьдралын тойрогт одоо чөлөөт бүхий олон улсын шүүгч Чинбатын одоо амьдралын түүхийг онцолж одоо спортын тэ амжилт олтыг энэ амьдралын тойрог болондоо манай сурвалжлагч хүргэсэн байгаа. За түүнчлэн манай даваа гарагийн дугаар уламжлалт болон ордог бас leadership forum гэдэг одоо салбар бүрийн экспертүүдтэй ингээ хийдэг ярилцлагын булан маань байгаа. Тэгээ энэ удаагийн leadership forum буланд маань хүнсний технологич, эрүүл ахуйч Баяр Чимгээг урьж манай сэтгүүлч ус ярилцлага хийсэн байгаа. Тэгээ энэ тухай та бүхэнд одоо бас зүйлээ. За манай 100-ны мэдээ сонины тренд болонгуудын нэг leadership forum-д нь болохоор ер нь залуу тэгээ Монгол залуу судлаачдыг бол оролцуулдаг. Ингэхдээ ер нь Монгол улсын одоо хөгжлийн гарч ижлийн тухай бол ярилцдаг байгаа. За энэ удаагийнхаа болонд болохоор хоолны технологич, хүнсний технологич, эрүүл ахуйч одоо Баяр Чимгээг бол урьж оролцуулсан байгаа. За тэрээр болохоор энэ сарын 14-нд эрүүл хүн гэдэг одоо аяныг бол одоо зохион байгуулж байгаа. За тэгээд энэхүү аяныхаа одоо тэр онцлог болон одоо энэхүү аянаараа ер нь ямар зүйлсийн тухай одоо ерөөхдөө авч хэрэгжүүлэх үү гэдэг талаар болон ер нь одоо Монгол улсын хүнс нь эрүүл ахуй дээр нь ямар асуудлууд тулгамдаад байгаа юм. За үүн дээр ер нь ямар гарч ирлүүдийг одоо авч хэрэгжүүлвэл зохимжтой вэ гэдэг талаар бол бид ярилцсан байгаа. За мягмар гарагийн дугаарт манай сонио одоо ардчилсан намын ойд зориулсан одоо сурвалжлагад нэлээд ач холбогдол өгч ардчилсан намын даргын бас их хурал дээр хэлсэн үгийг нь бүрийн ихээр нийтэлсэн байгаа. За ардчилсан намд бол одоо шинэ нам, за либерал нам хоёр бол нэгдэх хүсэлтэд илэрхийлсэн байгаа тийм ээ. За энэ их хурлаараа энэ асуудлыг хэлэлцсэн. За тэгээд шинэ намыг нэгдэх асуудлыг бол одоо нэлийн эсэргүүцэж бол зарим гишүүдэнд байр сууриа илэрхийлж байлаа. Тухайлбал улсын их хурлын гишүүн Шижир Баатархуунаар ер нь энэ шинэ намыг нэгдэх асуудлыг хойшлуулах нь зүйтэй юм а гэсэн байр суурь илэрхийлж байсан ч одоо ардчилсан нам бүтэн болох ёстой тий үзэл баримтлал нэгтэй намуудтайгаа ерөнхийдөө нэгдэж явах нь илүү одоо энэ улс төрийн хүчнийг бол илүү хүчрхэг болгоно гэсэн байр суурийг бол ардчилсан намын дарга нь илэрхийлж ер нь их хурлын олон гишүүнийг дэмжиж одоо шинэ намыг нэгдэх асуудлыг бол ярьж байгаа юм билээ. За мэдээж одоо нэгдэх хүсэлтэд дээж шүүхэд өгөн дээж шүүх одоо эцэслэн шийдвэрлэгдснээр энэ нам одоо ардчилсан намд нэгдэх нэ.
За энэ жилийн хувьд ер нь улс төрийн намуудад маш онцлог жил болж байгаа. Яагаад тэгэхээр одоо өмнөх парламентын үед батлагдсан улс төрийн намын тухай хууль бол хэрэгжиж эхэлсэн тий. Энэ хуулийн тэр үзэл санаа заалт одоо юунуудад одоо тохируулж улс төрийн намууд одоо дүрмээ шинжлэх юм байна, мөрийн хөтөлбөрөөр шинжлэх юм байна. Тэгэхээр одоо энэ жил бол улс төрийн намуудад маш чухал ийм жил болох одоо тийм юутай байгаа. За мөн манай сонины арын нүүр бол бас маш онцлог юм сонирхолтой байдаг. За манай 2020 оноос эхлэн бас сониныхоо энэ арын 8 дугаар нүүрэнд одоо монгол бичгээр бас нийтлэл бичвэр ингээд оруулж эхэлсэн байгаа. Түүнчлээ одоо сонирхолтой үзэсгэлэн одоо соёл урлагийн энэ мэдээллүүдийг бол арын нүүрэндээ хуваалцаад явдаг. За мөн одоо хүүхдийн ертөнц гэдэг энэ шинэ булан байгаа. Энэ шинэ болондоо бол бид нэр одоо ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн өөр өөрсдийнхөө энэ ертөнцөөр зурсан зургнуудыг ингэж оруулдаг байгаа. Үүгээрээ бид нэр одоо тухайн хүүхдүүдийн дотоод ертөнцийг дэмжиж авиасыг нь одоо ингэж илүү нээхэд тусалж байгаа. Дотоод ертөнцийг нь бас хуваалцдаг ийм болон байгаа. За манай сонин 5 гарагийн энэ дугаарын онцлог материалаараа үзэл бодлын чөлөө талбар гэдэг энэ булангоо онцлсан байгаа. За манай сонин сар болгон одоо нийгэмд анхаарал татж байгаа энэ асуудлаар үзэл бодлын чөлөө талбар булангаа одоо гаргаж ингэхдээ салбар бүрийн экспертүүд болон бодлого тодорхойлагч энгийн иргэдээс байр суурийг нь авч хүргэдэг. За тэгээ энэ удаагийн дугаартаа болохоор засгийн газраас өргөн барьсан хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн төслийн хүрээнд салбарынхаа 25 экспертээс ингээд бас байр суурийг нь хүргэсэн тий. За засгийн газраас хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг өргөн барьсан энэ хаврын чуулганаар ерөнхийдөө хилцэх товтой байгаа тий. За тэгээд одоо энэ хуулийн төслөөр манай салбарын 25 экспертийг үзэл бодлын чөлөө талбартаа урьж байр суурийг нь хүргэсэн. Засгийн газрын одоо зүгээс тий хууль зүйн дотоод хэргийн сайд алтан гэрлийн зүгээс болохоор энэ хуулийн төсөлд одоо сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд их сурвалжаа нууцлах тэднийг хамгаалах тэр баталгааг илүү ингээд тусгаж өгсөн гэж ерөнхийдөө тайлбарласан. Гэхдээ одоо нөгөө цаг үе нэлээ өөр болоо, техник технологи хөгжсөн энэ үед бол тэр их сурвалжаа хамгаалах, нууцлах тэр зохицуултыг илүү наривчилж хийж өгөхгүй бол одоо энэ нь бол нэлээ хамгаалт болж чадахгүй маа гэдэг байр суурийг бол одоо хүргэж байлаа. Мөн түрүү гарагийн дугаарын онцлог материалаар тренд зочин болондоо бас нэгэн сонирхолтой зочныг урьж та ярилцлага хийсэн те. Энэ талаараа бас ярил юу нь бас маш сонирхолтой байсан ба. Яагаад энэ зочинтой бас ярилцсан? Ерөнхийдөө манай тренд зочин болондоо одоо олонний анхаарал татсан те. Тэр топ хүмүүсийг ярьж бид нар тренд зочин болондоо ярилцлага авдаг те. Энэ удаагийн дугаарт болохоор сэтгэлийн хүчээ мэдэр идэгрэлийн төвийн багш жаргаа буюу баяр жаргал гэдэг хүнийг урьж одоо ярилцсан байгаа. За манай сонин баасан гарагийн дугаартаа ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ганнибалын дэлгэрэнгүй ярилцлагыг оруулсан байгаа. Тэгээд ер нь энэ 7 хоногийн одоо онцлог улс төрийн үйл явдал бол аны их хурал байсан шүү дээ тий. Тэгээд Ганнибал бол ардчилсан намын гинсекийн үүрэг гүйцэтгэгчээр их удаан хугацаанд явсан. Тэгээд сая бол ямар ч байсан их хурлаараа бол жинхэлж ерөнхийдөө чадлаа. Тэгээд ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэлснийхаа дараах одоо дэлгэрэнгүй ярилцлагыг манай сонинд өгсөн байгаа. За энэ дугаарт мөн улс төрийн хүрээнд нэлээд хүчтэй яригдж байгаа төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг бас манай нийтлэлч хүндсэн байгаа тийм. Ер нь энэ одоо асуудал улс төр хөшгөний ард ямар асуудал байгаа юм бэ? Баялагын сангийн тухай хууль хэрэгжснээр одоо ард түмэнд баялагын энэ тэгш хуваарлалт ирэх юмаа гэдэг асуудлыг засгийн газар ярьж байгаа. За тэгээд тэр ажлын хэсгийг нь болохоор засгийн газрын хэрэгжлэх газрын дарга учрал ерөнхийдөө ахлаад явж байгаа. За учрлын хувьд өнгөрсөн 7 хоногт бол маш ноцтой тийм мэдээллийг хийсэн. Энэ нь бол төгрөг нуурын ортыг тий гадаадын одоо үндэстэн дамсан корпорациудаар дамжуулан зарсан байж болцшгүй тий зарсан хүн нь ерөнхийдөө манай ерөнхийлөгч асан ийм хүн зарсан байна гэдэг тийм маш ноцтой мэдээллийг хийсэн. За энэ төгрөг нуурын орттой холбоотой асуудал тойрсон үйл явдал бол нийлээ өрнөлөө те төгрөг нуурын ортыг эзэмшижсэн дөгөрж угаан охин бас ерөнхийдөө авилгатай тэмцэх газарт хандаж материалуудыг бол тодорхой материалуудыг бол өгсөн байгаа. Өнөөдрийн тоймд бас дурддагаагүй маш олон сонирхолтой сэдв онцлог энэ одоо үйл явдлуудыг л бид нар сонингийнхоо 8 нүрт ингээ багтаагаад явсан байгаа. За мөн одоо эдийн засаг, бизнес эдийн засгийн нүүр болон одоо урлаг соёлын нүүр те эрүүл мэндийн зөвлөгөө, за боловсролтой холбоотой асуудлууд, өөр нийгмийн бас олон асуудлуудын талаар бас хөндөөд ингээд оруулсан байгаа. Сэтгүүл зүйн ихтгэлцлийн санаачлага GTI сертификаттай Монголын анхны хэвлэл 100-ны мэдээ сонины энэ 7 хоногийн таймыг та бүхэнд бэлтгэн өргөлээ. 100-ны мэдээ сонино та бүхэн цахим болон цаазын хэлбэрээр захиалан уншаарай.